За өчигдөр миний гаргасан дайт болон Монголын намаас нэг дэвшигчтэй холбоотой асуудлаар Монголын улсад намаас нэг дэвшигчтэй холбоотой асуудлаар байр суурийн хийснээс хамаарат хэвлэл мэдээллийг баасан намаасаа гаргажээ гэдэг асуудал ярьсан. Тэгээд та бүхэнд тайвыг эргүүлээд гарах юм бол би нэг зүйл хэлсэн. Монгол Улсын хувьсгал намын удирдлагууд намаасаа гаргахад тэр үдээсээ ийм байж үржиж шүү гэдэг асуудал ярьсан байна. Би намаасаа гарахгүй байхаас үл хамааран нэг дэвшиг ирэх бол Монгол Улсын хувьсгал намд гаргаж байгаа. Тэр хөөчнөөдийн хэлсэн. Би зарчмын байр суурь гэдэг. Монгол Улсын хувьсгал намаас сонгогдсон гишүүний хувьд Монгол Улсын хувьсгал намыг зөв шударга дээрээс нь үнний тав байх хэрэгтэй гэдэг би хэлсэн. Өглөө би Ганбаатар одоо манай намаас нэг дэвшигч болж байгаа Ганбаатартай би ярьсан. Өөрөө надад залгасан би тэр хэлсэн. Ямар асуудал байгаа вэ гэхээр Монгол Улсын хувьсгал нам маань одоо 100 гаруй өдний дэмжигчтэйгээр өнөөдөр 71 нэг дэвшигчээс нэг сууд аваад ингээд гарсан байна. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэж илэрхийлэх вэ гэх юм бол бид нэр 20 онд 3 дахь хүчин бол 17 онд ялах боломж байгаа. Би хоёр нэр дэвшигчийн талаар мэдээж энэ намаас сонгогдсон гишүүний хувьд бол хэвлэл мэдээллийг хэлсэн. Нэгдүгээрт нь гадаад хэргийн сайд байсан Эрдэнэ чулуун. Гадаад хэргийн сайд байсан Эрдэнэ чулууныг яагаад нэр дэвшүүлэх гэсэн бэ гэхээр илгүүрийг тэгэлсэн тийм ээ. Гадаад бодлого өнөөдөр Монгол улс одоо хятадтай болох уу гэдэгтэй адилхан тийм ээ. Өнөөдөр уусгах бодлого явуулж байгаа ард нь нэлээд айцтай байгаа үед бид нар өнөөдөр геополитикоор мэргэжсэн маш одоо өндөр боловсралтай хүнийг тавих хэрэгтэй. Яагаад гэх юм бол өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч байгаа хүн хууль нь 20 тавьсан ч 25 гишүүн байхгүйгээр 20 хүлээж авах чадамж байна. Тэгэхээр 65 байгаа үед гадаад бодлого төр илүү анхаарсан байх хэрэгтэй гэдэг утгаараа бараг 5-6 хэл мэддэг. Орос, англи тийм ээ. Унгар өөр ямар ч хэлтэй үлээ ийм одоо тэгээд нүүбит манайхан Монголын бангийн мөн гэж нэрлэх бол болохгүй юм байхгүй. 3 үеийн дипломат. Тэр үед Монгол Улсын хувьсгал намын дараа намрын 2 дугаар өдрийн санд ярилцлага өгдөө бид хүний намын хүнийг дэвшүүлэхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар бол нэр дэвшигч маань бол олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Сонин бай одоо та бүхэн байгаа учраас би ойлголтоо хэлж та нар бол хавцуулаад үзээрэй. Олон талын мэдлэгтэй байх ёстой. Ялангуяа зөвхөн гадаад бодлогын мэдлэгтэй биш. Энэ хүн бол үндэсний аюул байдал инээ тэргээд тэгээд шин цэрэг хуучин цэргийн бакаар өнцөж орж ирэх хэрэггүйтэй гэж байсан. Энэ юу гэхээр манай намаас нэр дэвшигч шаардлагатай хэрэггүйтэй хүмүүс зардын намын бас зарим нэгэн хүмүүс хүртэл очиод Эрдэнэ чулуунгаар янз бүрийн байдлаар одоо юу гэх давталсан. Одоо юу гэх манай намд орох болохгүй нэ тэрэг. Тийм учраас Эрдэнэ чулуунгаа бол таны цагийг үрээд явах гişүнэ би бол одоо нэр дэвших гэж бодож байсан. Надад бодож сансан юм байсан. Соёлтой аргаар би болио гэж хэлсэн. Болио гэж хэлсэн учраас би бас дахиад нөгөө Монгол Улсын хувьсгалт нам бол 90 жилийн түүхтэй учраас бид нар бол бас энэ төрийн тэргүүн байна гэдэг чинь улс орны эцэг болох хүн шүү дээ. Тийм учраас бид нар нэгдүгээр нь хууч хүнийг авъя. Хоёрдугаар нь доктор, профессор байна. Гуравдугаар нь прокурорын байгууллагад ажиллаж исэн гэдэг чинь төрийн байгууллагад олон жил ажилласан хүн байна. Дээрээс нь улсын хурлын гишүүн байсан гэдэг утгаараа улс төрийн халуун тогоон. За зөвхөн нэг үгүй ихэд цэнгийн нэмд орж байгаа гэдэг хүн бол манай наран гэр баг шиг үзэлбэл болохоос биш үүндээ Монголын ард түмэн Монгол улсын одоо иргэд бүгдээрээ тэр хүнийг хайрлаж хүндэж явдаг хөө. Энэ хүн дэвший гэдэг асуулт тавьсан. За өргөдлөө өгсөн гэдэг бол би өөрөө даах байж итэл
За өргөдлийн наашаа өгөөч бид нар хэлцэж байгаа асуулт үнэхээр өргөдлөө гэсэн юм би намын удирдлага төгсөн байгаа. Яагаад би тэр өргөдлийг ер нь бол альва агжилсан улсад бол заалнаас ч дэвшүүлж болно шүү дээ. Тэгмүүд өглөө нэг бүхэн хүмүүс энэхээр дараач гэсэн над угаасаа ярьж байсан л та. Нам бол одоо сонгуульд орохын бодвол 10 тэрбумыг намд бидний 3 тэрбумыг 3.5 тэрбумыг өөрөө сонгуульд орно гэдэг баталгаа бичгээ өгөө гэдэг асуудал тавьсан байна. Мэдээж багш хүн тэр дундаа өнөөдөр эдмийн ажил хийдэг хүний хувьд мэдээж сонгуульд ороход мөнгө хэрэгтэй. Сонгуульд ороход хүмүүр хандив цуглуулж дансаа нээж одоо нэг нөгөө их шилэн дансан дээр суурилж сонгуул явуулах хэрэгтэй. Тэр утгаараа дэвшиж байгаа хүн болгон мэдээж мөнгөгүй хүн дэвшиж байгааг би хэлэхгүй. Гэхдээ улаан цай ингээд намлаар мөнгө төгрөг авчираад өгөөд явна гэдэг бол өөрөө утгагүй. Зарим хүмүүс би тэгж яриагүйгээр үлдэхгүй баг. Надад бүх нотлох баримт нь хүмүүсийнх нь хэлсэн гондос санал нь энэхээр даргыг хэлжээс үг нь бүр бичлэгтэйгээ байгаа гэдээ ойлгож байна. Би хүнийг бүтгэдэггүй. Би хуульч хүн учраас нотлох баримтаа ярьж байна. Тийм учраас өчигдөр ч гэсэн амны үйлээр хэлсэн шүү дээ. Аудитын байгууллагаас мөнгөний босго тавиад байгаа чи тэр мөнгийг олгож хэлэхгүй яах юм гэж. Би дахиад хэлээ. Дээд хэмжээнд 10 тэрбум нам байж байна. Доод хэмжээ хидчээж байна. Дээд хэмжээ нь 3 тэрбум байж байна. Доод нь хидчээж байна. Тийм биз? Тэр утгаараа өнөөдөр нэр дэвшиж байгаа хүмүүс дараад дансаа нээгээд мөнгө олъё гэхээр мөнгө өгчиж сонгуульд ороо гэж хэлээд зөвхөн наран гэрэл огш хэд хэдэн хүмүүсийг болиулсан байна. За би Ганбаатар гэдэг хүний нэр яригдахад маш олон удаа бид нар найзууд. Би Ганбаатартай бол уг нь бол шударга ёсны төлөө авах гэдэг бодлоо хөндлөж хайцдаг. Одоо юм дээр бид тэрийг санал нийлдэг. Тэр утгаараа би Ганбаатарт маш олон удаа утассан. Хамгийн сүүлд өчигдөр 11 цагт өчигдөр ч гэсэн утассан. Ямар асуудал ярих гэсэн бэ гэхээр чи дэвших гээд байгаа юм уу? Дэвших гээд байгаа тэр яриад байгаа мөнгөийг хаанаас хэн чамд өгөх гээд байгаа? Чи тэр мөнгөийг өнөөдөр өгөх юм уу? Өгвөл тэр мөнгийг өнөөдөр хизээ тэрийг одоо тийм ээ нам ямар дансаар авах гэж байгаа? Авсан юм уу? Би олон зүйлийг тодруулах хүсэж байсан. Гэтэл огт үгүй гэж яагаад багц чуулганд гинт тоглосон. Энэ нь Монгол Ардын хувьсгал намыг аль болох зөв шудраг тийм ээ зарчимтай явуулъя гэдэг миний зарчимтай зөрчилдсөн юм аа. Зөрчилдсөн учраас би Ганбаатар гишүүнийг одоо нэр дэвшигчийг дэмжихгүй гэж хэлж байгаа. Хоёрдугаарт нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн дээр өөр намын үнийг дэвшүүлж болохгүй. Заавал миний мэдж байгаагаар өнөөдрийн хүртэл тэр хүн аль нэгэн намаасаа гарсан талаар над батламжийг багц чуулган дээр гаргаж ирээгүй. Гарсан ч юм уу орсон ч юм уу хинч мэдэхгүй. Аль нэгэн намайг гарсныг тодорхойлсон бичиг байх хэрэгтэй үстэй. Ядаж гарснаа өнөөдөр баталгаажуулсан ямар нэг үйл явдал хийх хэрэгтэй үстэй. Миний хамгийн сүүлд олж авсан мэдээлэлээр бол хүн намаасаа гараад эх орон тусгаар документлын дэвсэл үлөө тэрнээс дэвсэн санагдаж байна. Шинэ гишүүний одоо шинэ даргын намтай эвсэл болоо ивжсэн санагдав. Тэгэхээр би иймэрхүү зүйлүүдээс болоод Монгол Ардын хувьсгал нам сонгуульд орохгүй байх вэ гэдэгтээ би бол нэгдэж санаа зовж байгаа. Би бол анхнаас хэлжсэн. Өчигдөр бол багц чуулган дээр ороход Монгол Ардын хувьсгал нам сонгуульд орохгүй бай гэдэг асуулт байсан. Би маш хатуу эсэргүүцсэн. Монгол Ардын хувьсгал нам сонгуульд орох ёстой гэж. Тиймээс дахин санал хураалт аваад сонгуульд орохоор болсон. Хамгийн гол нь бид зарчмаа явах хэрэгтэй. Зарчмаа явах хэрэгтэй гэдэг нь наран гэрэл баг, эрдэнэ чулуун баг авчирж ирэх болцоо болох хэрэгтэй. Тэр мөнгөгүй нэр дэвшүүлж байгаа юм бол. Мөнгөтэй нэр дэвшүүлж байгаа юм бол тэр мөнгөний ил тод гаргах хэрэгтэй. Тэрнээс биш өнөөдөр ингэж нийгэмд бид өнөөдөр шударга офшорын эсрэг явах гэж байгаа бол эхнээсээ шударга байя гэж байна. Тэгэхээр би яг тэмдэглэлийг дуудсан бэ гэвэл эхлээд ийм тайлбар өгье. Хоёрдугаар нь Монгол Ардын хувьсгалт нам 12 оноос хойш за 12 оны сонгуулиас хойш ер нь тасралтгүй унж байгаа. 13 оны сонгуульд хэдэн үе санал авлаа. Орон нутгийн сонгуульд хэд авлаа. Улсын их хурлын сонгуульд хэд боллоо. Тийм учраас ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын хувьсгалт нам хэрвээ ялагдахын тулд бид хариуцлага тооцноо. Удирдлагуудтай, намын даргатай
намын одоо эвэлжирийн гишүүдийн зүгээс ер нь бол манайх чинь дүрмтэй журамтай нам ахгүй юу. Энэхүүр дарга бол миний санаж байгаагаар бол ардын нам тухайн үед Шулуунбаатарга хин энэхүүр дарга эднэрийг хөөгөөл Сүхбаатарын талбайд зургийг шатааж яхад нь Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг нав дөрөв хэсгээр нам байгуулсан шинэ гишүүн тэргүүтэй хүмүүс маань урьж авчираад их хурлаараа баталгааж бас 2 жил тутамд одоо их хурлыг хийх ёстой. Тэгэхээр ийм нөхцөл байдлууд байгаа учраас хариуцлага тооцож явна гэж байна. Тэрнээс биш миний намаас гарахгүй юу энэ гэдэг бол нэгдүгээр асуудал нэгдүгürt биш. Гарсан ч ялгаагүй, гарахгүй ч ялгаагүй. Гарлаа гэдэг бол би зарчмыг барьж л гарна. Надад албан тушаал энэ тэр сүүлийн үед бас хэвлэлээр фэйсбүүкээр намайг үтгэж байгаа. Би бас энэ хариуцлагатай байлээ. Ямар нэгэн улс төрч жишээлбэл Жэнко Батуулга эсвэл Мегомбиг бол надад мөнгө өгсөн тухай. Одоо тийм ээ баримтыг олж ирэх юм бол тэр мөнгийг нь 10 дахин үржүүлээд тухайн олж ирсэн хүнд нь өгье. Дээрээс нь улсын хурлын гишүүнээс шууд болиё. Шууд хяналтын байгууллага байвал өөрийн биеэр очие. Яг л би зарчмын талбарт явж байгаа. Яг л энэ намыг 20 онд тийм ээ 20-оос дээш гишүүнтэй болгохын төлөө би үсэг зорилго тавиад явж байгаамаа. Энэ утгаараа өнөөдөр юу гэх удаа дараалал ингээд одоо төрийн байгууллага бол би ойлгоно. Төрийн байгууллага гэдэг нь юу гэж ойлгож байгааг бол дээрээсээ одоо дарган тушаал гаргаад доошоо явдаг гэж байна. Улс төрийн олон нийтийн байгууллага гэвэл хамтын шийдвэр байна. Хамтаараа олноор тэр дундаа өнөөдөр суудлын намынхаа гишүүдийг хичээж явах ёстой. Тийм учраас би бол юу гэж харж байгаа вэ гэвэл энэ асуудлыг бодвол ингээд зүгээр орохгүй. Бид нар бол Монгол Ардын Хувьсгалт нам дэмжиж байгаа 3 дахь хүчний орон зайд байж байгаа мянган гишүүд миний одоо энэ бачимдсан, бухимдсан, тийм ээ, дургуутсан энэ үйлдэлүүдийг ойлгоно гэж найдаж байна. Яг л төрийн босго өндөр шүү. Би дахиад хэлээ. Би улсын хурлын гишүүн нэг удаа болчоод ерөнхийлөгч болно гэж ярихгүй. Сая жишээлбэл би зүгээр бас нэг товчхон жишээ хэлээ л да. Жишээлбэл Рио Тинто гэдэг байгууллага олон улсын валютын санд орлоо гэж гомдол гаргасан. Тийм ээ. Надад бол энэ гомдлыг бол би өнөөдөр би аюул сайхантай уулзаад бүх баримтууд нөхцөл байдлуудыг өөрт нь хэлээд нөхөр бол маш сайн ойлгосон байна. Рио Тинто гэдэг байгууллага би өмөрөөд байгаа юм биш. Мөрөгчгүй. Асуудлын гол нь бид нар хятадыг зээлэнд ороод хятад уусчих гэдэг байх шүү гэдгийг бас сайн анхаараарай. Бид нар өнөөдөр оршгүй сочгүй дээр байгаа үед өнөөдөр Монгол улсын хувьд бол миний өнөөдөр нэр хүнд, миний өнөөдөр гишүүн байхгүй биш. Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын авч явах гэж байгаа бол зангарахтай, туршлагатай, мэдлэгтэй, бас хүчтэй, дээрээс нь бодлоготой хүнийг гişүүлэх ёстой гэж би хатуу байсан юм аа. Тэгээд наран гэрэл багштай би холбогдсон байгаа. Удахгүй бас та нартай уулзаж байр суурийг бас тодорхойлж ярих юм үү. Баярлалаа. Нөгөө намаас гарахгүй юу гэдэг бас яг нэг хатгаа хэрэг. Би маш тодорхой хэлсэн. Яг одоо бол би намынхаа журмын гишүүдтэй хэлсэн. Өчигдөр орой шөнийн 3 цаг дөрөвдөд одоо ган тулах гэдэг нөгөө дуучин байсан манай намын гишүүн тийм ээ. Ган тулгаас хүртэл мессеж ирсэн. Зарим олон хүмүүстэй би ярихад бол намаа шинжилсэн дээрээ. Аймхай хүн тийм ээ. Хариуцлага тогтоодог. Нам дотроос шинжилгээ эзгээ бүгдээр гэсэн. Тийм учраас энэ нам дээр өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуул дээр хэвээ хариуцлагагүй ороод ядлах юм бол энэ бол сүүлийн ядлах байх болно. Бид нар хариуцлага цааш явах болно гэж би хариуцлагатайгаар хэлж байна. Баярлалаа.